Хүмүүн цогцлбор 1-р сургууль ном аяас хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа тайлгналаа. Ном аяас хөтөлбөрийн хүрээнд сурагчдын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, мөн авиаслаг сурагчдын урлагийн тоглолтыг эцэг эхчүүдэд танилцуул сонирхууллаа. Манай сургууль авиас ном хөтөлбөрийн хүрээнд тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хичээлийн жилд 20-од нийт төрлийн дугуйлан сонгон сэгцэд нийт сурагчдын 40 орчим хувь буюу 600 гаруй хүүхэд хамрагдаж байна. Өнөөдөр авиас ном хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг эцэг эхчүүд, багш сургууль хүмүүжүүлэгчид сурагчдад тайлгнах ийм үйл ажиллагаа явагдаж байна. Тайлан үзэсгэлэн болон урлагийн тоглолтод хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд сэтгэл хангалуун байсан төдийгүй тодорхой мэдлэг чадварыг тус хөтөлбөр хэрэгжснээр олж авсан харагдаж байна хэмээж байлаа. За манай хүүхд одоо энэ ски урлагийн чойжлогчтой чойжлогчны өдөрцөн юм секцэнд явдаг. Тэгээ өөрийгөө одоо хөгжүүлж хүүхдүүд чөлөө цагаараа хөөхөн юм скигээр одоо өөрийнхөө гарын дор боловсруулж скиг боловсруулж одоо энэ хөөхөн сүнээрээс өсвөлээд энэ хөөхөн малгай хийсэн байх манай хүүхд бас ийм хөөргөний ууц ийм дайлан зэргийг хийж сурсанд одоо маш их сайшаалтай энэ чойжлогчд энэ дайланд бол талархыг. Тэгээ хүүхдүүд одоо бас эдийн засгийн одоо бага хэмжээний боловсрол бол эндээс бас олж авсан гэдэгт би бол итгэж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн одоо хүүхдүүд өөрийгөө хөгжүүлээд тийм ээ энийг хөгжүүлээд бас зах зээлд ч гэсэн хүүхдүүд энийг жижигээр ингэж боловсруулах анхан шатны мэдлэг бол одоо олгосонд бол маш их талархаж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд сурагчид өөрсдийн сонирхсан дугуйлан секстэй хамрагдан гарын дорх материал ашиглан төрөл бүрийн хэрэгцээ зүйлс болон ном хийж сурсан байсан бөгөөд улсын чанартай олимпиад уралдаанд оролцож амжилт гаргацгаажээ. Авиас хөтөлбөрийн хүрээнд одоо би энэ жил шүр сувсан урлал зөөлөн оёлын дугуйланг бол хариуцсан ажиллаж байгаамаа. За тэгээ манай энэ шүр сувсан урлал зөөлөн оёлын дугуйланд бол нийт одоо 45 хүүхэд хамрагдсан. Тэрнээс бол одоо хүүхдүүдийнхээ бүтээлийн үзэсгэлэнг бол энд ингээд дэлгэж ингэж хүүхдүүдэд бол үзүүлж одоо ингээд сурталчилж байна. Энэ секцтэй спорт 6 төрлөөр одоо бие тамирын секц явуулдаг. За сагсан мөнгөний секцийг насан жаргал өгч төрөө тогш маань хариуцж ажилладаг. За бадминтоны секцийг оюун гэрэл өгч маань хариуцж ажилладаг. За волейболын секцийг бол миний хувьд өөрөө ажилладаг. За тэгээ хөнгө атлетикийн секцийг боён жаргал өгч хариуцдаг. Ширээний теннис нарангуй өгч хариуцдаг. Тэгээ үндэсний өгч чөлөөтэй секцийг болохоор анх хоёр өгч маань хариуцдаг. За манай секцүүд бол энэ жилд аймаг аврах шалгаруулах өсвөрийн тэмцээнд бол одоо 1-2 дугаар байрыг ер нь тогтвол эзэж байгаа. За тэгээ сагсан мөнгөний секцээс сурагч анх хоёр инх хамгаалнаар улсын аврах шалгаруулах тэмцээнд оролцсон байгаа. За манай волейболын хувьд бол одоо сурагч Жаргалбаатар, Бэлгүүн, Гомб, Гэрэлсүх, Тэмүүлэн сурагчид бол улсын аврах шалгаруулах тэмцээнд амжилттай орж дөрөвдүгээрээр эзэлсэн байгаа. Техник технологийн улсын олимпиадад 3 дахь жилдээ орж байгаа. Нэг удаа улсын аваргаар өсвөрийн улсын аваргаар 1-р байранд орж ирсэн. Тэгээд техник технологийн улсын 16 дугаар олимпиадад нэг удаа 7 дугаар байр. За тэгээд 17 дугаар олимпиадад энэ жил болсон олимпиадад 6 дугаар байр эзэлсэн. Тэгээд энэ миний онгоцоо. Энийг F2B уран жолоодлох загвар гэдэг нисэг төрөл Монголд одоо нэг 1965 оноос хойш хөгжиж ирэхэд энэ загвар бас дагалдаж хөгжирсэн. За би Хүмүүн 1-р сургуулийн багш Сэрчин Амжилт 86 оноос хойш энэ сургууль тасралтгүй ажиллаж байгаа. За хичээл заахаа хийж байгаагаар хүүхдүүдийн техникийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор дугуйлан ажиллуулж тогтмол ажиллуулад ирсэн. Олимпиадад уралдаан тэмцээнд тасралтгүй оролцож ирсэн байгаа. Манай хүүхдүүд энэ жил улсын олимпиадын 17 дугаар тэмцээнд оролцож түрүүний манай 3 хүүхэд оролцож амжилттай оролцож ирсэн байгаа. 11 дугаар анги төгссөн 2 хүүхэд бол шууд сургуульд орох хуваар авсан. Нэг 9 дугаар ангийн хүүхэд бол шагналт байранд орсон байгаа. Тий. Цаашдаа энэ аймаг манай сургууль бол энэ техникийн загварыг хөгжүүлэх тал дээр маш их анхаардаг. Цаашдаа аймгийн удирдлагуудаас одоо юу хүсэж байна гэхээр бусад аймагуд бол дугуйлан секцүүд өсвөрийн зохион бүтээгчдийн том сургуулиуд байгуулсан байгаа. Энэ дээр болохоор манай аймаг ганцхан энэ 1-р 10 жил дээр л ганцхан дугуйлан явж гин гэж хэлгээд бол хэлцэхгүй. За энэ байдлыг одоо
цаашд анхаарч үзээд аймагтаа энэ техникийн сэтгэлгээг хөгжүүлэх тал дээр шинэ гарсан удирдлагууд анхаарна байхаа гэж найдаж байна. За баярлалаа.